Улсын хурлын дарга учрал Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах 30 мегаваттын хүчин чадалтай Эрдэнэ нар нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү нарны цахилгаан станцыг Solar Power Mongolia компани Монгол улсад анхудаа дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Нарны цахилгаан станц 134 цаг буюу 5 хоног нэг өдөр зам үүдийг бие даан цахилгаанаар хангасан бөгөөд оргил ачааллын үед 2 аймгийг бүхэлд нь тог цахилгаанаар хангах хүчин чадалтай. Монголд анх удаа бие дааж ажиллах Black Start туршилтыг хийсэн. Энэ туршилтын хүрээнд Монголд ингээд анхны нар батарей хосолсон станц болсноор би тэгэхэд төвийн эрчим хүчнээс янз бүрийн эрчим хүчний дутагдлуулах, гэмтэл гарах, аваар садал болох үед энэ орон нутгийг жишээлбэл замын үдийг бүрэн бие дааж цахилгаанаар хангадаг ийм Монголын анхны станц болсон. Үүнээс гадна сэргээгт эрчим хүч, нарны эрчим хүчийг батарей хурааг уртаа хослуулснаар маш тогтвортой цахилгааны их үүсвэр болж болох юм аа. Бид өнөөдөр яг ингээд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд зорж ирж байгаа шалтгаан бол энэ сэргээгт эрчим хүчийн тархмал их үүсвэрийг аймаг орон нутгуудад яг энэ жишгийн дагуу байгуулах юм бол биднэрт бас их болцоо байна. Тэгжээж энэ эрчим хүчний энэ доголдол алдагдлаас бол одоо салах юм байна. Яг энэ нар батарей хосолсон энэ станцыг барихад бол 4-5 сар зарцуулсан мөртлөө бусад бичиг цаас дүрм журамч чинь баг 10 жил зарцуулж байна гэж харамсалтай байхгүй. Тэгэхээр тэ зөвшөөрөл авах га тэгээд ингээд бүх энэ бичиг баримтын шатаамжлах чинь маш их. Тэгэхээр бид бол зүгээр энэ хөтөлбөрийн хүрээнд энэ бичиг цаас дүрм журам энэ саад бэрхшээлүүдийг арилгая гэдэг одоо зорилготой байна. Монгол улсын хувьд эрчим хүчний хараат бус байдлаа хангах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх нь чухал зорилт юм а. Энэ хүрээнд улсын хурл Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн дагуу ногоон эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, тархмал их үүсвэрийг хөгжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг засгийн газар таалгасан тогтоол баталсан. Аливаа хууль тогтоолыг батлаад орхих бус хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд улсын хурлын дарга учрал онцгой анхаарч байна. Тархмал их үүсвэрийн үед бол өөрөө давуу тал нь юу юм бэ гэхээр ийм урт шугамуудын алдагдлыг өөрөө нөхөж байна. За дээрэс нь гадагшаа гарч байгаа валютын нөөцийг бол одоо багасгах ийм одоо давуу талтай. Дээрэс нь мэдээж одоо эрчим хүчний хараат байдлыг бол одоо бууруулах ийм олон давуу талтай ийм төслүүд байна. За энэ төслийг бол ингээ хараад үзэж байхад одоо энэ замын үд сумыг бол одоо ерөөхдөө бүхэлд нь бол тоогоор хангах хүчин чадалтай. Тэгээ илүү гарснаа дээрэс нь төвийн сүлжээ рүү буюу одоо хот руу те бусад одоо эрчим хүчний дутагдaltaй байгаад сүлжээ рүүгээ нэвлүүлэх ийм одоо өндөр ач холбогдолтой ийм төсөл байна. Энэ их хурлын зүгээс засгийн газар чиглэх их хурлын тогтоол батлагдсан. За энэ хүрээндээ бол их хурлын дарга учрлын байгуулсан 3 зүүн хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн хугацаанд бол тархмал их үүсвэрээр 100 мегаватт сэргээгдэх эрчим хүчийг ялангуяа шугамын алдагдал өндөртэй эрчим хүчний толгомж байгаа газруудад яаралтай богино хугацаанд шийдэх чиглэлийн дагуу засгийн газарт хяналт авах чиглэлээр ажиллаж байна. За энэ хүрээндээ бол хурлын даргын анхаарахсан ажлын хэсэг бол эрчим хүчний зохицуулахороо эрчим хүчний яам дээр ямар хүндрэлж бэрхшээл байна, орон нутгийн газар дээр ямар хүндрэл бэрхшээл байна. Энийг яаж богино хугацаанд хурдан шуурхаагаар шийдвэрлэж болох уу? Тэрэн дээр нь яаж хэрхэн хяналт тавиад энэ богино хугацаанд энэ ерөөсөө үр дүн гаргах вэ гэдгийг л одоо газар дээр нь орж бүх салбар яамдууд дээр нь журмууд дээр нь хүртэл орж ажиллаж байна. Улсын хурлын дарга учрал чөлөөлийн санаачлагыг эхлүүлж энэ хүрээнд алтан нарны элчийг журмалсан 15 зөвшөөрлийг цуцалжээ. Эрчим хүчний их үүсвэр түүний хэрэглээ хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа бодит ажил шилдэг туршлагуудаа танилцаж, судалж, сурталчлах, дэлгэрүүлэхэд онцгой анхаарч эхэлсэн. Тухайн бүс нутаг дотооддоо цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаснаар төвийн эрчим хүчний ачаалал буурч, дулаан алдах, цахилгаан тасрах гэх мэт хүндрэл багасах боломжтой юм а. Өнөөдрийн байдлаар бол нэг 16 үе шат дамжлагыг дамждаг юм байна. Одоо хувь хөрөнгө оруулагч энэ хүү төслийг хэрэгжүүлэлээ гэж бодоход. За энийг нь бид нар судалж үзэхэд бол нэг хооронд нь багцлаад бөөгнрүүлээд тийм ээ хөнгөлөөд нэг 6-7 үе шат болгох боломжтой байгаа юм л та. Чөлөөлийн аян энэ мэтээр үргэлжилнэ. За Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэртээр яг Монгол хүний хөдөлмөр мөнгө хөрөнгөөр шийдэгдэж бүтээн босгосон 30 киловаттын нарны станц бол энэ бүс нутагт тэр дундаа Монгол орны хамгийн томоохон бомб замун утсан Дорноговь бүс нутгийг хангахад
маш их хувь нэмрээ оруулж байгаа. Энэ станц байгуулагдсанараа төвийн эрчим хүч багнуураас наашаа хангагдж байгаа манай эрчим хүчний доголдол, за мөн эрчим хүчний гинтийн тасалдал, аливаа асуудал гарахад бол эднийхээс бол одоо шууд нийлүүлдэг. Мөн одоо Монгол улсын хамгийн томоохон бомб, олон улсын бомб, замун сумын тасралтгүй хэвийн үйл ажиллагаа хангахад энэ станц ажилтнанд орсноор үр өгөөж өгч эхэлсэн. Нарны цахилгаан станц нь байгаль дээлтэй тогтвортой эрчим хүчний их үүсвэр болж хүлэмжийн хин ялгарлыг бууруулахад бодиттой хувь нэмэр оруулдаг. Ийм төслүүд нэмэгдэх нь Монгол улсын эрчим хүчний импортоос хараат байдлыг бууруулж орон нутгийн хөгжил ажлын байрыг дэмжих ач холбогдолтой юм а. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол улсын ногоон хөгжил тогтвортой ирээдүйн чухал тулгуур байх юм а.